Сайн байцгаана уу бүсгүүчүүдээ, үзэгчдээ сайхан шинэлцгээж байна уу. Тэгэхээр цар шинийн сайхан өдөр бүсгүүчүүдтэйгээ ээлжид ёсороо уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр өнөөдөр мэдээж бүсгүүчүүд маань завгүй хоол ундаа хийгээд хүмүүст үйлчлээд бужигнж байгаа гэж бодож байна. Өнөөдрийн сэдэв бол мэдээж хэрэг цагаан сарын сэдэв. Тэгэхээр өнөөдөр бид нар нэвтрүүлэгтээ шүрэн цэцэг гэдэг бүсгүйг урьж ирүүлсэн байгаа. Тэгэхээр Монголын анхны арчилсан ерөнхий сайд Инх сайхны эхнэр шүрэн цэцгийг бол хүмүүс бол мэдэх байхаа гэж би бодож байна. Энэ бүсгүй маань их тэр олгонд их янз янзын ярилцлаганд ороод ингэж байдаг хүн биш ээ бас. Тэгээд бас цагаан сарын өдөр болж штэ гэсээр бол бүсгүүчүүдийн одоо энэ тойрогт оруулж ирлээ. Яаж шинжилцгээж гэнэ манай бүсгүүчүүд. Яг өнөөдөр ер нь бол бүсгүүчүүд дугаарт бол бид нар байнгын одоо бид гурав бол байнга оролцдог. Тэгээ өнөөдөр бас бидний урилгыг хүлээж авч ирсэн шүрэн цэцэгт баярлалаа. Тэгээ мэдээж өнөөдөр бол яг бид ярихаасаа илүү бас үзэгчд маань таны одоо ярьсныг илүү их сонсъё гэж бодож байгаа. Бид нар бол байнга ярилцдаг. Тийм болохоор би бол өнөөдөр таныг бас төлхөө өөрийнхөө тухай одоо аавынхаа тухай тий цагаан сарын өвөг дэцгийн тухай яриул бас сонирхолтой түүх бас танд байдаг. За тийм баха. За их баярлалаа. Ямар ч гэсэн би энэ сайхан нэвтрүүлгийг үзэх их дуртай, их сайхан нэвтрүүлэг явагддгийн. Тэгээд өнөөдөр намайг энэ нэвтрүүлэгт урьж одоо ингэж оролцуулж байгаад их баяртай байна. Бүх хүмүүстээ ямар ч гэсэн луу жилийн сар шинийн мэндийг хүргэе. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. Тий. Тэгээ би бас анх удаа ер нь энэ нэвтрүүлэгт оролцож байгаа болохоор бас жоохон сандрахж байсан гэхдээ гайгүй баха. Тий. Ингээд хараад тахад хүүхнүүд сайхан зүйл их ярьдаг юм байлээ. Аавдаа зориулж энэ өдрийг бас аавынхаа тухай дурсаж санаж явах юм болоодаа хүүхдүүд маань ч гэсэн бас харж байгаа байх гэж одоо энэ нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэ миний аав бол 8 дугаар богд Жавзан дамбын хүүн байгаа юм. Тэгтээ бол энэ тухайгаа өөрөө ерөөсөө ярьж яваагүй. Одоо тэр үед чинь бас хамаагүй энэ тухай ярихад бас хэцүү цаг байлаа шүү дээ тий. Тэгээд ер нь дотроо байнга үргэлж бодож санаж явдаг. Яг намайг баг байхад бид нар бас ярьдаг л байсан л да энэ тухай надад ярьж ирсэн. Тэгээд тэр олон би хүүхдээсэн болохоор бас нэг сайн хүлээж авч яадаг юм байхгүй. Одоо харин ингээд санаад яаж яхад ер нь аавынхаа нэг ярьж бодож явж исэн зүйлийг нэг ил гаргаад бас өөр хүүхдүүдтэй үлдээвэл бас зүгээр юм болов. Бас эн чинь бас Монгол улсын нэг л түүхийн нэг хэсэг юм шүү дээ. Тэгж бодоод би зориг гаргаад түүхч одоо төрийн шагналд Батцайхан тэгээд номон студийн захирал энэ төрөөс сэтгүүлчтэйгээ хамтраад Эзэн богдын үр сад гэсэн киног одоо өнгөрсөн онд одоо тусгаар тогтнолоос сэргээгдсэний 100 жилийн зориулаад хийсэн юм а. Тэгэхээр энэ нэг 30 гаруй минутын нэвтрүүлэг болсон. Тэгээ хүмүүс их сайхан хүлээж авсан байлээ. Тэгээд би бас дотор жоохон балмагдчихлээсэн. Анх удаа бас нэг юм кино одоо юм нэвтрүүлэлт оролцоод юм ярина гэж чинь бас тэр болгон хэцүү шүү дээ анх удаа хүмүүнгээ яа. Тэгэхэд бол дараа нь ингээд харж байхад бол их сайхан болсон гэдэг хүмүүс их сайхан хүлээж авсан. Тэрэнд би бас урамшиж одоо их сэтгэл өндөр явж байгаа. Цагаан сарын одоо баяр болж байгаа учраас би бас энэ телевизийн манай бүсгүүчүүд нэвтрүүлгийг байнга үзэж те бидэнтэй хамт байж саналаа хэлж бидний ажилд бас тусалж идэг үзэгчдээ бас баярлснаа илэрхийлмээр байна. Луужилдээ бас бид энэ нэвтрүүлгээ улам одоо те чанаржуулж улам одоо олон бүсгүүчүүдийн дуу хоолой болж тэдний үзэл бодлыг бид өнөөдөр энэ бүсгүүчүүд нэвтрүүлгээрээ хийхин төлөө бас цаашдаа ажиллая л гэж бодож байна. Тэгээ яг зүгээр бид чинь одоо бие хөдөлж эхэлснээс хойш нэг 6-7 дугаар явж байгаа тийм ээ. Яг бас амьдаа нэг мэрэгжлийн сэтгүүлчний хувьд бас янз янзын бүсгүүчд оруулж хамсан гэсэн бодолтой. Тэр одоо өнөөдөр энэ дугаар шүрэн цэцэг орж явах шээ тийм. За муудлын дугаар бас нэг энергээр хэмжилдэг бүсгэн тухай оруулсан. Тэгээ тэр бол би баларсан шүү дээ. Би 1950 гэдэг шиг юм болсон шүү дээ. Над руу бүгд уцтаал тэр хүнийхээ утсан өгөөч. Би цээжээр утсан мэддэг болчихсон бүр ингээд хэлдэг тийм. Яг бас үзэгчд үздэг юм байна. За мөн урд нь бас тариалан бүсгүүд энэ тухай оруулсан. Тэгээ тэр бүсгүй бол нэг дөмөрөөдөл юм тийм ээ. Нэг юутай болчих юмсан, зөөлтэй болчих юмсан. Тэр нь бол нэлээд биелж байгаа. Сурагтай байгаа. 3 сая орчим төгрөг бол хүмүүс ханжуулсан юм байна. Манай УК эхэлж бас эхнийх нь хаалгыг онгойлгож мөнгө өгсөн. Тэгээ араас нь бол орсон. За мөн Монголын ардсан холбоо бас ардсан холбооны анхны гишүүний хувьд бас туслах хэмжээ гэдгийг бол амласан байна лээ. Одоо энэ цагаан сарын сайхан өдөр бас зориг хэлэх гээд байна л үзэгчд минь ээ. Бидэн лөө хандаарай.
бидний рүү хандаад ийм асуудал байна, ийм зүйл байна, эмэгтэйчүүд өсгөөчүүдэд хэрэгтэй ийм сэдв байна, ийм хүмүүс байна гэдэг. Тэгэхгүй зүгээр би тэд суучгаад хоорондоо яриад байх ш. Энд чинь бүх нийт үзэж байгаа. Магадгүй манай нэвтрүүлгийг бол 200-300 мянган хүн үздэг болов уу гэж боддог. Тийм болохоор зэрэг бүх бүсгүүчүүдийн хандсан юм энэ онд олоо жилдээ бол бас төлхөө хийхийг бодож байгаа шүү. Цагаан сарынхаа баярыг тэмдэглээ сууж байгаа энэ сайхан үдэш бол энэ цаг үе бол ерөөсөө л Монгол ард түмний маань амны бэлгээс хаштай юм бэлэг гэдэг тийм. Энэ сайхан тэр ёс заншил бол биднэрт бол маш их одоо цусан шингэсэн байгаа даа. Тэгэхээр өнөөдөр их сайхан зүйл ярих хэвээр. Одоо манай ээж хүртэл хэлдэг байхгүй эмээч баг уудгүй гэж одоо нэг сар шин болохоор чинь те үгүй эмээ уугаа чи ууж явах хэвээр шүү дээ одоо байнгын те даралтаа докторчулж явах хэвээр өнөөдөр эм уухгүй гэдэг байхгүй тэгэхээр тийм их одоо сайхан зүрх сэтгэлээр цагаан сарыг гэдэг одоо энэ баярыг хүлээж авдаг Монгол төмний маань одоо үнэхээр том баяр те бидний бүсгүйчүүд бол үнэхээр сайхан бүхнийг ярих хэвээр сайхан бүхнийг одоо зөвнөх хэвээр гэж бодож байна л да. Өнөөдрийн нэвтрүүлэг бол тэ үнэхээр төр ахмаа сая хэллээ бас зөвхөн нэвтрүүлэг явагдаа тэ бид нар хоорондоо яриа суух биш бас нэг ч гэсэн бүсгүйхэнд тусвалж исэн тийм одоо сайхан дурсамж болж шít одоо тэ тэр дурсамжаас эргэж ин эсвэл дараагийн цаашдын нэвтрүүлэгт бас оролцож биднэрт хандаж тэ тэгээд бидний чинхүү хүсэл бол нэг ч гэсэн бүсгүйхэнд бас туслах оюунаараа туслах тэ үг хэлээрээ туслах үдсэн харсан туршлагаараа туслах гэх мэт одоо энэ хүү сэтгэлийг агуулж нэвтрүүлэг хийж идэг юм шүү гэж бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр бол мэдээж хэрэг хүмүүс бол ингээд бүгдээрээ сайхан идэж уугаад телевизээр эргүүлээд сууж байгаа л да. Тэгэхээр би зүгээр нэг юм сонирхмоор байна л да. Одоо жишээ нь өөрөө чинь аав эренж байгаа тийм ээ. За богдын хүү гэдгийг бол албан ёсоор ингээд эрдэмтэд нотолсон тийм. Цагаан сарын үеэр яадаг гэсэн гэж ярьдаг. Одоо жишээ нь цагаан сар чинь мэдээж хэрэг одоо Богд хаант Монгол улсын үед эзэн хаантал зоологдол байсан байх л та тийм. Тусгай юу ламтай тусгай одоо багштай хүн байсан болохоор тэр болгон олон хүмүүстэй ингээ уулзуулж юудгүй байсан. Хүний ил гаргадаггүй байсан юм байлээ. Тэгээ ямар ч гэсэн шинийн 2-нд Богд хаанд залгуулад тэгэл миний аавч нэг 7 нас хүртэл яг Богд хааны асрамжинд байсан юм байлээ. Тэгээ 24 онд Богд хаан таал төгссөний дараа өөр одоо ламын асрамжинд одоо эдэр насаа өнгөрөөсөн. Одоо аав маань ер нь айгүй тийм ажилсан хүн байсан л дээ. Багаасаа их тийм ёс заншил мэддэг. Тэгээ цагаан сарын идэ будааг яаж тавихыг айгүй сайн хийдэг. Тэ дөрвөн номыг мэддэг. Ягаад тэгээ тэр болгоно хүүхэд байсан. Тэгээ тэр социализмын үед чинь бас тэр болгон бид нар чинь цагаан сар нэг их тэгж ил тод хийдэггүй шүү дээ. Тэгтэл айл болгон дор болгоно л бас сайхан л тэмдэглэдэг. Хамгийн сайхан баяр байсан. Ерөөсө багаасаа нөгөө Богд хааны асрамжинд дор байсан болохоор тэр цай идэ удаа гэх бол айгүй сайхан хийдэг байсан. Тэгээ одоо хүртэл би бол аавынхаа чансан цайг одоо хүртэл ингэ санддаг шүү дээ. Тэгээ өглөө босоод нар мандахаас өмнө бүх юмаа сайхан зэгцлээл идэ будаага засаал ямар ч гэсэн бурхандаа эдийнийхээ дээжийг өргөдөг байсан. Эртхэн шиг босоод одоо бурхандаа мөрөгдсөн бол одоо мөрөө гарган шүү дээ гэд. Тэр үед одоо одоогийнх шиг ингээл нэг төмөр дээр суурсан бол тийм төмөр дээр очиж яана гэсэн тийм янз бүрийн юм ерөөсөө ярьдаггүй байсан. Манай аав мөрөө гаргана гэхээр л ерөөсөө сайхан яг нар зүв гэрээ тойроод тэгэл орж бид нар мөрөө гаргачаал орж ирэл тэгэл сайхан буузаа идэл 74 өндөр чанцсан байдаг. Тэгэл хүүхэд байсан юм чи айгүй гоё баярлдаг л байсан. Тэгэл нөгөө хөгчүүдтэйгээ золгоно гэхэл бүр учиргүй баярлалаа л бүгдээрээ л бүрэг аавгаа дагуулаад гартаг байсан шүү дээ. Тэр мөч одоо хүртэл надад их санагддаг юм. Тэ. Тэр яг энэ нэмээ хэлэхэд их сонь шүү дээ. Юуны 90 одоо Цэдэн Булдаргын нууцын архивын эрхлэгчээр насаар ажилласан. 80-аад онд бол төвтэй гарсан. Тэг хачин байгаа юм бол Цэдэн Булдаргад бол энэ яриа бол хүрсэн гэж. Хөөе танай хажууд чинь одоо нууцын эрхлэгч шин хүн чинь энэ Богдын хүүхд юм байна шүү дээ. Яриа хүрсэн байгаа байхгүй. Гэтэн Цэдэн Булдарга хэлсэн гэдэг матсан хэлсэн гэж байгаа юм л да. Чи юм хэлээгүй би юм сонсоод багш шүү. Ингээ өнгөрч ирсэн тэг. Тэгэхээр яхаа бид нар чи ярьдаг шүү дээ. Цэдэн Булдарга бол Орсыг барьсан, яшин машины үзий яадаг гэх. Тэг төрийн хүн гэдэг бол ийм л айхтар байдгийн байл л да. Мэдсэн мөртлөө байлгасаар байгаа бүх нууцынхаа нарийн юмуудыг хэлгэж байгаа төтөн гаргасан тийм юм байдаг. 12 сарын 29-ны өдөр бол Монголын улс тогтнолыг тунхагласан өдөр. Богд хаан одоо Синтэдээс уусан өдөр шүү дээ. Яг тэр өдөр Эренжиогоо бол тэнгэрт хэлсэн байдаг байхгүй. Бүр бишгээ хэлчихвэ гэсэн шиг тийм. Тэгэхээр учиргүй юм юу нэрхор өдөр байдаг юм байна л да. Харамсалтай зөв энийг бол нөгөө социализм үеж байсан нууж хааж явсан. Үнэн сонины
сэтгүүлч Сүрэнжи өгд настай хүн байсан. Одоо бас тиймэр болсон. Тэр хүний бичсэн нийтлэл бүр 90 он билээ. Тий, 95 он байна уу? Тий, 97 он юм уу та. Тий. 97 онд гарсан. Нүүр нийтлэл. Би тэрийг уншсан тэгээд. Уншчихад энэ ямар ачи юм бэ чинь богдын төрсөн хүүхд байдаг юм биш тэгээд. Тэгэл өнгөрсөн. Ингээд чинь кино хийлээ гэсэн чинь шүрээ эхлээд би жил нууцны нэг зарлаад яах юм. Тэг би бүр дагаж гойсаар яваад гүй юу гэсэн үг юм чи Монголын түүх шүү дээ. Одоо ингээд шүрээ өөрөө хэлэхгүй бол нэг хин хэлэх юм бэ. Тэгвэл богино хэмжээний баримт кино хийсэн байхгүй. Зураг түүх гэснээс одоо ингээд бид нар цагаан сараар аав ээжтэйгээ золлохоор манай аав бас өөрөө тийм яг бүр кино авах хоббитэй байхгүй. Тэгээд бид нар очиод ингээд золлохоор за хүлээж байгаа эхлээд зураг авнаа гэл тэгээ нэг гоё Монгол аяа тавина. Тэгээд за та нар гарч гаднаас орж иргээл те бид нар тэгээд бид нар гоёс ядраатан бэ ингээл нэг жижиг шиг гэл тэгэхээр эргээл дараа нь үзэхээр тэр нь айгүй гоё цэгцтэй. Ямар ч монтажлах шаардлагагүй ингээд гоё Монгол аяавал хонх дуурал хүүхдүүд нь ингээд орж ирээл те бүгдээ тэгээд ээлжлээл золгоол ингээд тэгээд ер нь тэр нь л биднэрт яг дандаа үлдчихдэг байхгүй тийм болохоор тэгж аваагүй байсан бол бид нар те тэгэл ингээд жил ирэх тутам үзэхэд л бас л ингээл хүүхдүүд өө ямар жоохон байсан юм бэ гээл бид нар чи өө яасан залуу байсан юм бэ гээл тэгэхээр ер нь бол тийм яг цагаан сараар нэг ах トゥ нар олуулаа байгаа үеийн тийм дурсамж зургийг бол бид нар тий үлдээж явах. Тэгээ эрхэм үзэгчтэй бас дундуур нь талентуулаа хэлчиххэд бол манай одногийн эцэг бол Салдан гэж хүн байсан. Салдангаа бол одоо бас л одоо манай улс төрийн төвчөнд бол их том алба хашаалаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас нэг ийм аруултай хүн байдгийн шүү зүгээр. Яг өнөөдөр цагаан сарын өдөр бид нар чи эцэг хийгээл явах хэрэгтэй шүү дээ тийм учраас Салдан гэдэг хүнийг бол одоо бидний дээд үеийнхэн бол ер нь баг бүгдээр мэдэх бах тоо. Салдангаа одоо гараар орж бас гадаад дотоод яваагүй одоо энэ хүмүүс бас ховор гэж үздэг. Тэгэхээр одоо бас л ийм хоёр түүхтэй хүмүүсийн үр сад сууж जैन тий. Далентуулаад хэлчих миний эцэгчсэнд орчихно гэж зураач хүн байсан. Одоо бүгдээ л мэдж байгаа л дээ зөвлөлтийн дайчдын хөшөө тэр дотортлын мозаикээр манай аав хийсэн 19 дугаар хооллоо чигээр явхад ингээ ханаар дөрөв том мозаикууд өгдөг шүү дээ. Монументал чимэглэлийг бол зүйлийг бол манай аав хийжсэн. Бас л урчин хамгийн сүүлд нь Улаанбаатар хотын ерөнхий сургаачаар ажиллаж байсан. Аавын бол одоо шавнар бол маш олон бий. Тэгэхээр өнөөдөр бол бид чинь бол яалтчгүй аав ээжигээ дурсах гэдэг учраас тийм ээ. Энд хэлж байгаа тэрнээс үүдээ би заавал өөрийнхөө аавыг ярих хэрэгтэй ч юм уу тийм. Ээж минь одоо бас ураач хүн Эрдэнэ хотод байгаа бас би жоохон нэлээд нас өндөр настай. Энэ жил бас жил орж байгаа нь ээж нь бас бие сайн бодож байгаарэ гэж бас энэ дэлгэнд хэлчихмээр байна. Цагаан сар бол миний ээжийн хувьд хамгийн том баяр тий. Тэгээд хамгийн их том баяр, хамгийн их даралтанд хөдөлдөгч баяр. Тэгэхээр 2-7 хоногийн өмнөөс эхлээл одоо нөгөөтг чи ойртой тий. Одоо яах вүлээ гээл тий бүр ингээд тэгээд зөвөр яг нэг дотн мэдээж дотны хүмүүсийг ирэхэл хүмүүс чинь за ээж минь хайрлана л та тэгтээ хажуугаар нь бас зандарж байгаа юм чинь тий. Үгүй ээжээ бүхэл юм болж л таарна штэ энэ ч та. Тэг яа тэгээд болж л ээгэлтэй тэр баяр чинь тий. Тэгээд тэгэл болчих штэ гэлээ одоо яах вүлээ нөгөөт юу вүлээ нэ бууз юу вүлээ гээл базаа 2-7 хоног бол арай л тий нэрэ хангалттай хугацаа бэлтгэхтэй. Тэгэхэд л хөгшчүүдийн хувьд бол үнэхээр энэ бол маш их том сэтгэл хөдлөсөн баяр тий. Тэгээд дээрэс нь бас одоо хүний гар дээр тавих юм юу илээ нэ тэр аяг тий. Одоо тэгээд ээжээсээ би ингээл одоо цагаан сарын энэ өдрүүдээр амьсгалж байна л та тий. Тэгээд яг ингээл жил ирэх тусам бас ингээд хүүхд байхдаа бол хүн чинь тэгээд их гаднаас нь хараад ингээл өнгөрдөг байж одоо тий баярлах тий. Том болоод одоо ер нь ингээл ээжигээ харж байхад чинь бас хүнд өгөх гэж байгаа тэр бэлэг сэлтч гэсэн их учиртай сонгох юм аа хөвшин хүмүүс ер нь бол тий. Бид нар чинь ингээл за яадаг юм бэ? Ер нь ингээл нэг тогтоонд те эсвэл мөнгө хийгээл ингээл амраа бодоод байна шүү дээ те. Тэгвэл амраад орчин үеийн сэтгэлгээгээр л бодоод байна шүү дээ. Ингээл нэг хэрэгцээтэй тэгсэн мөртлөө бас дуртай дургүй минь өгч яхаар ингээд өгчийгээл тэгэхээр хөгшин хүмүүс бол бас тийм биш шүү. Яг одоо хуучны хөгшүүлдэл орно шүү дээ манай ээжид нар. Тэгэхэд бол үгүй хүнд чи ерөөсөө тийм бэлэг гэдэг чинь өөрөө их учиртай байдаг юм аа те. Тэр цагаан сарын бэлгийг сонгоход ерөөсөө бараа өнгийн юм сонгохгүй.
Нэгдүгээрт те. Хоёрдугаарт тэр их олон ширхэгтэй юм хүнд өгөх тусмаа их сайн байдаг гин. Тэгэл би чинь 4 жил явж байгаад нэг юм гоё юм хүчтэй юм цоглол юу байхгүй одоо нэг хүчтэй хүч тавиал ингээд нэг суйртай мөртэй айлгэрт байх гоё штэ те. Тэгэл тийм ингээл явж байгаа л нэг тийм атайх юм байхлаар нөө өстө 20 морь 30 мөчийг бөөндөл аваад ирэхгүй ээж эн чи хүний гар дээр тавил гоё юм шүү гэсэн чинь зад загнуусан байхгүй ээж те. Яасан гэсэн чи хүний одоо те одоо ажил явдал татсан хүн л одоо шүдэн завч буцдаг болохоос биш цагаан сараар юу гэж тэгэж хурж яаж идгийг гэж бодоход хөгчүүлээ сурах юм маш их байгаа байхгүй. Тэгээд одоо цагаан сарын өнөөдөр л одоо ерөөсөө л бэлэг авч өгч байгаа энэ цаг үеэд бол ерөөсөө биедээ бэлэг өгөхтэй сайхан тийм цайвар өнгийн эмчийг сайхан байдаг юм байна. Хүн чинь ер нь их өнгө гэдэг эмчийг чухал байдаг. Хоёрдугаарт бол их тийм олон ширхэгтэй одоо ийм чихэр ч юм уу те одоо ааруул ч юм уу одоо мэдтгэв тийм үрждэг тийм сайхан бэлэгдлийг агуулсан. Ерөөсөө л бэлэгдлийн байр юм чинь те. Тэр болгоныг дотроо агуулах хэрэгтэй юм байна ч гэдэг юм. Одоо тэгээд ээжээсээ сурах, ер нь настай хүмүүсээс сурах юм бол маш их байдаг юм. Миний ээж Ичин хорлоо гэж хүн байдаг байсан. Төв аймгийн Баян цагаан сумын тэгээд бас нэлийн язгууртан гаралтай Жамбат хойно гэд тэр хүний охин байсан. Тэгээд хойно гэхээр гэдэг хүн ч одоо лам баян хүн нэг хүүхэд лам болохоор тойно гэж болдго юм байна шүү дээ. Тийм ёстой юм байна. Тэгээд яг намайг жоохон нэг настай байхад өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш аав минь намайг өсгөж хүмүүжүүлсэн. Тэгээд өдий зэрэгтэй болгосон болохоор би илүү аавынхаа тухай их ярьдаг. Тэгээд би нөгөө нэвтрүүлэг хийгээд сая нөгөө киногоо гаргаад ирсэн чинь зарим хүмүүс чи яагаад ээжийнхээ тухай ярихгүй байна гэх. Тэгэхээр би чи ээжийнхээ тухай илүү ярина гэхээр нөгөө намайг чинь нэг нас байхад өнгөрцөн болохоор нэг тийм бас сайн мэдэхгүй дурд. Гэтэл миний ээж их сайхан тийм тайван дүлгөн. Тэгэл цагаан сарын битүүний аав минь ярьдаг байсан. Хоёулаа ингээл данх дөрөв сайхан цайгаа чанчаал хоёулаа тэрнийг ууж дуусгаад гардаг байсан гэж байгаа. Тэгэхээр их сайхан тийм тайван дүлгөөхөн тийм хүн байсан миний ээж. Сая яг дэгээ хэллээ. Бид нэр цагаан сараар очиход одоогийнх шиг ингээл нэг янз бүрийн аймс готол одоо янз бүрийн юм өгдөггүй байсан шүү дээ. Яг үнийг хэлдгээд ингээл ерөөсө тавхтаа чихрийг ингэж өгөөл тэгэл гардаг байсан байхгүй. Төрлийн чихэр боо, чихэр чавг гэднэр их байдаг байсан. Манай аав бас их сайхан цагаан эдэ хайлмаг кино би аавынхаа хийсэн хайлмаг хамгийн дуртай цагаан сар болохоор хайлмаг хийх аав минийгээр хийнэ гэж манай хүү хүртэл ээж цагаан сар нөгөө өвөгийн хийдэг хайлмаг та хийн үсттэй тэгэл яг хийхээр та бас нэг л яг өвөг гэх шиг болохгүй байна. Тэгээ бодоход яг хөгшчүүдийнхаа тэр үед нөгөө хамт байхад өстө нэг насан туршдаа байх юм шиг дандаа тэгж боддог. Яг юуг нь яаж хийгээд яаж амтлаад байна гэдгийг тэр болгоно их санддаг. Одоо хүүхдүүд минь тэгдэг ээжийн хийсэн цай, ээжийн хийсэн бууз хамгийн сайхан шүл гэж боддог. Тэр бол надад хамгийн гоё баярлал авдаг. Одоо 70-80-та хөгшчүүл бол яг одоо дээр үеийн одоо нөгөө уламжлал те ярил яг л монгол хүн тавгаа яаж засах хэрэгтэй байдгийг мах шөлөө яаж тавих одоо ёстой байдгийг те. Гэтэл бид нар одоо л ер нь тэр юуг нь авахгүй болвол одоо ингээл тасрын шүү те. Тийм яг тэгэл бодхолоор монгол заншлал ер нь хамгийн сайн бас ингээд нэг барьж л явах хэрэгтэй те. Бид нар чинь тэрүүгээрээ л ер нь ялгагддаг юм шүү те. Цагаан сарын үеийн хүн болгоно их гоё ааштай тийм ээ. Бие биентэйгээ нэг гоё энерги гэх юм бол орчин бий болцсон тийм ээ. Уг нь бол ингээд тийм л байх хэрэгтэй юм байна. Үргэлж ийм байх хэрэгтэй байна. Үргэлж цагаан сар шиг тийм ээ. Бие биентэйгээ инээсэн, ханаасан, сайхан ингээд ийм тайван нэг л гоё байдаг ш бүх юм тайван. Одоо бол үзэгчд яг хараад бодож байгаа ш нэр тийм шүү. Нэг л хэлбэг сайхан тийм. Тэгэхээр өдөр болгоно цагаан сар шиг байх юм бол монголчууд бид их гоё байх юм шиг байна л да тийм. Юу ер нь энэ Монголын цагаан сараар ингээд хүмүүс нэг хүмүүс уулзалддаг шүү дээ. Ах トゥ садан тий хэрвээ яг энэ цагаан сарын байр байхгүй бол хүмүүс ер нь их тийм их олон жил уулзалтахгүй байх магадлал өндөртэй. Одоо ялангуяа энэ нэг харилцаа холбоо хөгжчихөөр хүмүүс чинь нэг уулзалтахгүй тэгэл ингээд минь тусаа мэдлэлчээ. Тэгэхээр яг ингээд биечлэн уулзаад тэгээд олон жил уулзаагүй энэ бас ах トゥ садантайгаа уулзаад тэгээд тэнд маш их олон хүнтэй танилцж байгаа. Энэ ингээд тий том ахындаа ч юм уу энэ ингээд аав ах トゥ нарыг очихоор төрсөн тэгжээтэл чинь ерөөс ах トゥ гэж мдээгүй байсан хүмүүс хүртэлтэй тэнд ингээд мэдлцээд энэ баяр бол өөрөө уг нь их сайхан тийм яг манай Монголын гол тий заншлыг харуулсан их сайхан баярлалаа. Би нэг хүүхэд байх санаанд орчлоо. Манай аавын нэг
төрөл чойдог гэх тун ганданд лам байсан. Гисгүү бас нэлээд гайгүй том цолтой. Тэгээд хүүхэд байхад тэдний л очиж цагаан сар очих дуртай золдох. Ягаад тэгэхээр том лам хүн чинь маш их гоё буузан намттай тий боо намттай өгж байгаа бэлгийн чихэр мэхэр нь маш гоё. Тэгээд нөгөө бас яг тийм нэг юу өгжсэн санаанд ордгоо маа нэг ийм момслгөр ийм нэг том мөсөн чихэр тийм мөсөн чихэр ингээд өгдөг. Тэгээ одоо бас энэ хятадууд энэ тэрийг хараад ах чи өмнө зүгийнхэн чинь тийм нэг бүгдээр нэг янз янзын евэн хийгээд гой савтай тэгээд өгч байгаа байхгүй. Тэгээ би нэг юуны өгөөжийн захиралд уулзаад хэлжсэн л даагүй. Чи нэг цагаан сараар одоо ингээд хүмүүсийн гар дээр тавих тийм одоо янз янзын гоё ийм савтай одоо евэн хийж болдгоо мó боорцгч юм уу те. Тэгэхэд бол хүүхдэд өгөөл тэр чинь тэгэхгүй одоо ах トゥ энэ настай хүмүүсийн хамгийн одоо нэг сэтгэлэн зовж байгаа энэ гарын бэлэг. Тэгээ тэрнээс шууд манайхан бол бүгд л буузаа хийгээд байж гол нь энэ гарын бэлэг дээр айгүй их санаа зов. Тэгээ одоо уг нэг хөдөлгөөн өрнөлөө шүү дээ. Сая үндэсний үйлдвэрлэлээ дэмжээгээд. Тэгээ хүмүүс бас очихоор үнэхээр санаа сайхан гэхдээ юмны өртгөн бас үнэтэйдэд байна гэж байгаа байхгүй. Яа тэгэхээр хятад ч аргагүй л олчноо саяар нь хийж болохоор чи хямдхан те. А тэгэл нөгөө настайч ч өөрхөө Монголынхаа амиг авъя гэж ботсон ч гэсэн үн өртгөн үнэтэйдэд л байгаа. Тэгэхээр бид нар заавал тийм нэг эд материал биш тийм одоо хүнсний зүйлүүл айгу хямд тэгээд зүгээр бэлэг юм уу гэж боддөг шүү дээ. Тийм уг нь тэрийг л хөвшмээр л байна. Салдангууд шинэ одоо дуусч ярих юм уу юу байх вэ? Салдангууд чинь бол бас гадаад дотоодод их олон жил байсан. Ер нь бас төрийн алба басж исэн. Бас хуучны ёс заншил хамгийн мод мэдэн шүү дээ. Тийм одоо бид нар цагаан сараар бол ээж аваандаа очиж золгоно, ах トゥ нараар золгоно. Тэгэл хамгийн сайхан байр л да. Тэгээ би хэлсэн шүү дээ. Тэр хамгийн гол аавын гол цагаан сараар хийдэг юм бол тэр кино зураг авалтай тий. Кино зураг аавна. Тэгээд ээж ер нь цагаан сарынхаа зүйлийг нэг хүмүүс энэ төр хийх нэг тийм манай ээж тийм дуртай биш дандаа өөрөө хийдэг. Тэгээд би ээжтэй за одоо цагаан сарынхаа буузыг хизээ хийх вэ гэхээр ер нь өөрөө л хийх гэдэг. Манай ээж өөрөө ингээд бүх юмаа хийгээд тийм бүх юмаа ингээд хийгээд сурчихсан. Ээж маань бас тэгээд социализмын үед тэр төсвийн товчоо гэж байсан. Яа тэгэхээр манай бүх барилгын зураг чинь нэг л газраар төсөв нь батлагддаг байсан. Монголын бүх бор. Тэгээ энэ төсвийн товчоо гэдэг бол Монголын бүх барилгын төсвийг хяндаг гэхээр маш том одоо мэдлэлтэй байгууллага. Тэрний төсвийн товчоог ээж маань 20 жил даргалсан. Тэгээ ер нь манай ээжийг бол хүмүүсээс нэлээ чанга хүмүүс ингээл айдаг штэ төсөө тий. Тэгээд ер нь энэ жил бол өнгөрсөн одоо 9 онд бол аавынхаа хөргийг бол бас их сайхан хийсэн. Одоо энэ луу жилд бол ээжийнхаа хөргийг их сайхан хийл гэж бодож байна. Тэгээд төр ах туслана штэ. Тий. Ер нь тийм штэ. Одоо бид нар ингээд нэг мөнгө хамт байх юм шиг л эцэг их байгаа тий. Анхаардгүй, тоодгүй энэ үл маш буруу юм шиг байна л тий. Одоо ингээд би бас манай аав ч гэсэн бас ингээд бас л том нэртэй суутай хүн байлаа. Хэдэн фото л үлдсэн тий. Тэр үед тийг одоо би өөрөө телевизэд насаар ажиллаж байгаа. Яагаад би нэг ганц юм хийчихдэггүй юм тий. Одоо энэ жанраас гэж босх ажлыг манай аав өдөржсэн шүү дээ. Тэгээл ингээд чинь тэнд чинь очиод би яагаад хийчих вэ? Одоо ингээд бодохоор хавсаад байхгүй. Ерөөсөө байхгүй хэдэн фото л үлдсэн тий. Тэгэхээр бас ер нь бол бид чинь бас өрөөдмөө бодохын хувьд бол их орон гэдэг сөрхий мархаас эхлээд ээж аваагаа эхлээд хайрлаад ээж аваахын тухай нэвтрүүлэгч болсон хийгээд ингээд бэлдээд авчмаар юм шиг байна л дээ. Сүүлд ингээд бодоход тийм өнгөрсөн хоног бодох юм биш үү? Өө нэг тэрхний аваа гэдэг. Манай хатан ээж нэг юм сая тохиол гарсан л да ингээд 65 оноос эхлээд ангаахын салбарт ажилласан. Тэгээд ерөөсөө тэндээсээ юу гэдэг эрүүл мэндийн нөгөө тэргүүний ажилтан гэсэн тим юу байдаггүй. Байна. Тэгээ сая энэ жил би нөгөө эрүүл мэндийн яамд ажиллаж байхад ингээд 3 жил ажиллаад 5 жил ажиллаж байгаа хүмүүс чинь ингээд тэргүүний ажилтаа авах гал бүр ингээд тэнбөө малхан. Тэгээд би ээжтэй байгаа ах гэж бодоол яваад асуусан чинь ээж нь ажил гэж явсаар хагаад ерөөсөө тим чинь итгэхгүй шүү дээ. Тэгээд ээж бол үнэхээр 60 эд оноос хойш тасралтгүй одоо тий 50 жил ажилласан учраас тодорхойлтыг өгсөн чи тэрэнд ороо бүтээл. Тэгэл тэндээ бүр аяйгуу баярлж байгаа байхгүй юу. Тэгээд би бас энэ жил бас та хатам ээж байгаа бас тэгээд яг нөгөө хөдөлмөрийн те яг нөгөө шударгаар үнэлүүлээд тэгээд одоо тэрэнд миний бас одоо орсон те болохоор бид нар бол бас ээж авдаа их тийм анхаарал тавьж байгаа. Тэгэхээр яг одоо жишээ нь одоо манай шүрэн цэцгийн аав Эренжуугийн тухай тэр сүрэнжүү гэдэг хүн тийм нийтлэл бичээгүй болвол бид нар ингэж кино хийгээч өгөөч тийм ээ. Ганц нийтлэл бичсэнс болоод тэр нь үлдчихсэн. Тэгэнгүүт тэр чинь бүр нөө хуучны сэтгүүлчдэр шиг айхтар юм биш. Бүгдийг нь өөрөө хөөцөлдөж яваад би богдын хүү гэд хэлсэн байгаа байхгүй хуйлахаа сууж байгаа. Тэгвэл араас нь хөөцөлцөөр бод бүтэн
материал бичсэн. А тэргээр нь би ингээд кино хийхдээ айгүй амар болцсон. Хийгдсэн байгаа байхгүй. Тэд хоёул BBC-ийн эртнээс мэдхийн хувьд нэлээд удаан ярьж хөөрч ам халсан хойно сүрэн жавгаан турсан эцэг эгч нь хинбэ гэсэн асуултанд эрен жавгаан би богдын хүүхэд тийм хүнээс турсан гэж чихэнд нь ойртон 2 удаа шивнсэн гэж. Энэ бол түүний олон жил сэтгэлийн гүндэн нуусан үг байлаа. Тэр над хэсэг байна. 96-аас богдын хүү юм гинэ гэж надад бол хэлж байгаа. Богдын хүү тэгээд даадам цэрэн чимдэг хүн дөргижсэн гинэ. Би бол хүний хэлсийг л хэлж байгаа да. Би бол юм. Намын хэлсгээр онд оцсон хоноор намын хэлсгээр онох ер нь хүн болгон шуу хэлдэг байсан шүү. Манай эрен живчин богдын хөгчүүд. Энэ хүнийг ч одоо богдын хөгт юм гинлээ. Тийм учраас эмэвчртам ярих юм бол ихэвгүй болно. Манайх тэр нөгөө 5 дугаар хорооллын 9 дугаар байр гэж хэлсэн шүү дээ. Одоо хүүхдийн зуугийн уртаал. Тийм. Тэгэхэд нөгөө сүрэн манай аав чинь 80 онд яг тэтгэвртээ суудсан гэртээ ганцаараа л байж байсан. Тэгээ сүрэн жуг бах болохтой яг манай өөдөөс харсан байранд байсан. Тэгэл хоёулаа орж ирээл өдрийн цайгаар ярьж суугаал. Тэгэл ярьж суухтаа ам нь өстой нөгөө яри гэсэн зүйлээ сүрэн жугаадаа л ярьсан юм шиг бол бас хоёулаа насны ганц 200 татсан шиг ярьсан байгаамаа тий. Тэгэхээр бүр илүү сэтгэл хөдлөд сайхан ярьж байсан юм шиг. Тэгэл сүрэн жугаа би тэр үед чинь ажил төрөлтэй байсан юм чинь сүрэн жугаа ороод гарсан гинэ гэл тэгэл ярьсан. Тэгээ харин дараа нь аавыг өнгөрсний дараахан тэр сонин гарсан ш дээ 97 онд илүү. Тэгэн хөтлөө яана нэрэ сүрэн жугаа ингэж бичиж ингэж яриаг бол би одоо би ямар одоо яриад хахад хинч үнэмшихгүй шүү дээ тэр чинь тийм учраас би маш их талархаж явдгийн сүрэн жугаа ар гэр өөр хүүхдүүд хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Цагаан сарын үеэр бас нэг сайхан Монгол төвний маань нэг заншлуул нэг бурхан тахлаа бүгдээр гаргаж ирээд нэг сэргээдэг нэг үе байдаг шүү дээ. Манай ээжийн одоо тагтаг юм нэг шар юм хайрцаг байдгийн те тэр дотроо ингээд номнууд хийчихсэн дээр юм бүр их тийм нот бидний мэдхгүй хэлээр бичсэн номнууд ямар ч байсан нэг жилд нэг удаа гаргаж ирээд адис аваад хийдэг. Тэгээ тэр дотор богд гэгэний сургаал гэдэг нэг ном байдгийг. Тэгээд тэр маань болохоор кириллээр бичигдсэн юм байлээ. Тэгээд ер нь нэг оройдоо бас ингээд нэг ер нь уншиж байхад нэг удаа нэг 2 хуудас байдаг байхгүй тий. Тэгээд тэр оройдоо нэг уншиж байхад бол их сайн гэл нэг одоо ерөөсөө л нэг юм ариуслуулж өгдөг. Манай ээж бол үнэхээр богдгийг нэг шүтдэг байхгүй. Тэгээ айл болгонд уг нь бол нэг тэгээд надад хэлдэг байхгүй. Миний охин энийг нэг хувлаад ерөөсөө ингэ бүх таньдаг хүмүүстээ өгөөтгөөч гэж ярьдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээд уншихлаар кириллээр мөртлөө бас их тийм тэг юу ингэ юу гэд нэлээд тийм дээр үе хэлэхээр бичсэн. Тэгээд кириллээр юм чинь манитд бол уншиж зөхөд ах юу ах вэ? Ямар ч байсан хайд бол ээжигээ бодоод уншдаг л та. Тэгээ би тэрийг харин асуух гэсэн. Яг үнэхээр танд бас өөрт чинь тэгж уламжлагдаж ирсэн зүйлүүд байдгүй тий? Яг тийм жижигэн бурхан байгаа тийм шүтэж авч ийсэн. Тэгээд тэр юундээ бас нэг юм ном байгаа тий. Одоо ч нөгөө сургаал гэ би одоо санахгүй байна. Ямар ч гэсэн тэр баримтганд боочгсон. Тэгээд тэрнийгээ бас уншаад минь толгой дээр ингэж тавьдаг. Цагаан сарын шиний нэгэнд энэ тэр тэгээд хүүхдүүддээ бас тэгж сургаалын хэлдэг байсан. Манай Монголын сүүлчийн зам богдын тухай бол маш их буруу ойлголцол байдаг л да. Социализм гэж хийгдсэн кинонууд тийм магадгүй айгуул энэ цагаан сар үеж гарч байгаа. Өглөө тэмцэлгээ кинонд байвал нэг л их тийм эсрэггүй хүн байсан гэж ярьдаг тийм. Энийг бол одоо нэг өөрчлөх цаг болсон юм бол байна. За яг одоо манай баримт киног бол өдөртөж хийсэн төрийн шагналт Бат сайхан бол богдханы тухай ном маш том ном бичсэн. Тэг сонирхолтой монголчууд одоо зөвөр нь уран зохиолын ном авч уншаад байна уу гэхээр үгүй юм билээ. Бат сайхны ном 13 тагаас маш хурдан борлоод байдаг. Англи хэл дээрх хүртэл дуусчдаг тийм. Тэгэхээр яг бидний сэтгэлд бол энэ богд гэдэг хүн бол үргэлжийн оршиж байдаг юм байна. Зөвхөн
настайчуудын цэцгэлд биш тийм ээ, залуучуудын ч гэсэн. Тэгэхээр Монголын сүүлчийн эзэн хаан. Тэгээ хэрвээ богд байгаагүй бол бид нар 11 оны хойсголж байхгүй байсан, 21 оны хойсголж байхгүй байсан гэх их олон зүйл бий л дээ. Тийм болохоор зөв өнөөдөр энэ сайхан билегтүүдээр нэвтрүүлэг хийгээд богдын зээг оруулж ярьж байгаагийн хуваар хэлэхэд бол үзэгчтэй богд тааныхаа тухай зөөхөн зөв бодолтой байгаарэ. Батсайхан докторийн бичсэн номыг бүгдээрээ улаан харчаарэ. Ямар хүн байсан бэ? Хүмүүс одоо нэг бол хуучин социализмын сэтгэлгээгээр тийм ээ нэг л төвдөх хүн өрөөсөө тийм бүтэ яртай гэлээс айл болохгүй юм ийг ярьдаг шүү дээ. Тэг ийм биш байсан юм билээ шүү. Тэгээ богдын лүндэн гэж байдаг тийм ээ. Энэ лүндэн дээр бол одоо Пүрбутлан бол орчуулад гаргасан шүү дээ. Энэ лүндэн дээр чинь бол бүхэл зүйлсийг бичсэн байдаг. Цаашдаа ийм болно ингэнэ гэдгийг бол Нострадамус Мамос гэж бидний танихгүй загламтны хүмүүсийг ярьж яхаар бас энийгээ уншчихмаар юм шиг байна тийм ээ. Тэгэхээр бас нэг бид ер нь үндснийхээ үзлийг бодохгүйгээр үнс угсаагаа бодохгүйгээр бид хийн юм бэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яг өнөөдөр хэлэх хэрэгтэй өдөр нь болов уу гэдээс заримдуулаа хэлчих гэсэн бодлоо байна л да. Манай аав бол шинийн 8-ны хуралд бол ерөөсөө байнга оролцдог байсан. Би баг бахта хамт явдаг л байсан да тий. Аав маань тэгээ настаа болсон ч гэсэн бас тэгэл яваал өгчдөг. Сүүлдээ би бүр санаа зовоод аав маань та одоо настаа болчлаа. Гэрт яхаа одоо нэг явж яхан гэр үгүй ээ. Заавал би явах ёстой. Эн чинь бүр буян болж эн чинь Монголын ард түмний бүр сонсох мэдэх ёстой ном уншдаг байхгүй шинийн 8-ны хуралд гэдэг. Яг тэр битүүний шүн тэр нэг лам хорж идэг те гандан дээр тэрэн дээр бол манай ээж бол бүр жил болгон бүр зоолттой байдаг байхгүй. Яг тэгээд яг 12 1 мэг гэхэлэр их хүн байдаг. Тэгээ бүр 4 5 гэд очихлаар ер нь хүн цөөрцөн байдаг. Тэгээд тэрэн дээр би бүр түрүү жил очисон ээжтэйгээ зүг. Тэгээд яг тэр дотор бол маш олон ламнар үнэхээр нэг тийм халуун долоон орчин үүссэн. Тэгээд яг жирийн одоо бясалгагчтай жирийн одоо тэр яг хүмүүст нь болох жоохон тохгүй санагцаа үнийг хэлэхэд очиод нөөд мэдээ шүн үрээр явж байгаа юм чинь зузаан юмнуудаа хумбайтал өмсцгөөцсөн тий. Тэгээд гандан дотор орохоор ч ерөөсөө бүр ямар ч цай завгүй болцсон байж тийм л тий. Тэгээд хүн ямар ч байсан нэг очиод тэр нэг уурын амьсгалаад гарна гэдэг бол тэр чигээрэл ариуслан болдог байх л та тий. Тэгээд манайхан бас нөгөө талаараа бас монголчууд маань ер нь яагаад юм тав тогтой байж болохгүй гэж тийм менежмент. Тийм ерөөсөө тэр бол тэр сайхан лам хорж ийн гэдэг одоо жил болгон л ирэх болгон л одоо жил ирэх тусмал хүмүүс их одоо тэрийг тэр хуралд очиж сонсдог. Тэгээд аль болохоор олон хүн цуглуулад олон хүнтэй хурал тэр чинь хүч нь илүү ихсэн шүү дээ. Тэгээд тэр утгаараа нөгөө амнгийн маань бас маркетинг энэ тал дээр юу ээж идэх юм бол үнэхээр тийм яг л нийцүүлсэн юм. Би баян шунд нэг ламд очиход айгүй менежмент сайтай лам байсан. Тэр ингээд хүмүүс ингээд маш их юм өгдөг юм байна. Тэгээд будаа ингээд янз бүрийн одоо хүмүүс заслаа хийлгдэг. Тэгээд тэр бүгднгээр нь хоол хийчихэд өглөө ингээд хажуудаа жижиг цайны газартай. Тэрэнд нь нөгөө тэр хавийн нөгөө хүүхдүүд ядуу хүүхдүүд тэгрэн хүүхдүүд ирж хоолчдөг юм байна. Тэгэхээр нэгсэндээ тэр хүн өөрөө тэр хүмүүсийн өглөө тийм дахиад дарж явж байгаа. Хоёрт ингээд зарим хүн дээр чинь ингээд нэг очихоор чинь хүлээлгээл идэг штэ тий дараа дараагийнхан тэгэл нэг хүнтэй агт тэр лам ингээд бүгднгийн ингээд тойруулж суулгаад аяйгүй эвтэйхэн бүх хүнд ингээд суудалтай тэгээд ингээд бүх номыг ингээд яг харж агаад ижил номнуудыг уншаад тэгээд ингээд өөрөө ингээд урдаа микрофонтой тэгээд эндээ ингээд нөгөө юм юмад тэ зөгтөг барьдаг бөмбөр бүх юм ингээд өөрөө ингээд тэрийг ингээд зохицуулсан. Тэгэл ингээд нэг хөлмөлөд орохоор нөгөөх нь ингээд помпан цамаа ингээд зохиол тэгэл микрофонд яриад тэгээ хүмүүсийг за одоо гараад энэ юм өрг гэл ингээд зэрэгдэхээр нэг дор хүмүүс маш цаг алдахгүй олон хүнийг зэрэг их гоё ингээд үлчиж. Тэгээ хүлээж байгаа хүмүүстэй болохоор тэр зааландаа ингээд их гоё видео тэгээ хошин шогийн юм хүмүүс гаргаад үзүүлчихдэг. Тэгээ тэр хүүхдүүд хоолцдог байрлалаа тий айгүй таалагдсан. Ер нь хэлсэн шиг юм л одоо зүгээр яг өдний шинтэй олон орн байна шүү дээ тий зөв Хойд Азийн орнууд байна. Одоо Таиланд, юу гэдгийг Сингапур тэр зүгийг тэнд чинь харахад чинь ингээд сүм рүү орохдоо бол дандаа хутлаа тайлаад ордог тийм ээ. Их цэвэрхэн орчин байдаг. Их мэтийн юмуд манайд их өгүүлэгдээд байгаа юм л да. Зүгээр яг одоо тэр гүнцамбул ам бол тэр яг хажуудалтаа бас хүмүүс хутлаа тайлаад ордог гэдэг бас болж эхэлж байна л шүү дээ. Тэгээ бас нэг тийм сүм гэдэг чинь өөрөө тэр нэг тийм ариун газар тэрийг бас хөндлөхгүй тэгээд гадуур хувцастайгаа шороо савар болсон юмуд ирээд чихэлтэй хөлс бас нэг очоод нэг юм юмуд хүн бид нар лам хургаа дээдлэх биш бас тэр үйлчлүүлэх чинь тийм биднээс жоохон дээдлэж. Тэр одоо цаанаа өөсөө зүгээр бүсгүүчүүдийг би боддоо шүү дээ. Бүсгүүч нөхрөлөө хөтэлдэг болсон хойш ч юм уу ер нь
их завгүй болсон шүү. Одоо та нар ингээд энэ цагаан сарын үеэр амрах уу? Одоо манай үзэгчч адилхан бүсгүүчүүд бол тэнд хоолцоо хийгээд одоо ингээд бужигнаар ер нь одоо яг амралт гэж юм байна уу энэ бүсгүүчүүдэд юм нэ. Бид нар ч яг зургтаа хараад сонингоо уншиж өвтчих юм тий. Хамгийн л одоо их ажлыг нуруунд дээр өөрч явдаг тэр хүмүүс бол бүсгүүчүүд шүү дээ. Нэргүүдсэн мөртлөө тий. Яг хуу тэр бол мэдээж эмэгтэй хүнийхээ үүргийг нэг үгүй ядаж нэг удаа ухамсарладаг тий. Тэр бол жилийн бас нэг сайхан юм шүү дээ. Яагаад бас болохгүй гэж юм чинь эмэгтэй хүн чинь бас нэг эмэгтэй хүнийхээ ажлыг хийж явах хэрэгтэй шүү дээ тий. Тэр утгаараа бол ерөөсө буруу мөрөө бүсгүүчүүдээ төлөөлж хэлэхэд бол ерөөсө тийм ядарсан зовсон ажил бол биш ээ энэ ажил. Нөгөө утгаараа бол цагаан сар үнэхээр их ажилттай. Гол ажил нь тэр бэлэг цуглуулах юм биш үү? Гол нь тэрнийг л нэг арай хялбар нэг айтайхан болгочвол өөр тэгэж нэг банш бууз тэгээд маха чанаад тэ бузаа хийх ч бол тэр бол нэг тийм асуудал байхгүй ш тий. Гол нь бэлэг ямар бэлэг өгнө хаанаас юугаа цуглуулна гэл тэгэл тэр чин бүүн толгооны өвчин тэгэл тэрнийг ирээл дэлгүүр харшаагаар явах гэдэг чин тэрэндээ л ядарчдаг байхгүй. Тэрнээс гэртээ ирээ сайхан цай цугаа хийгээд юмаа хийх чинь бөөн жаргалтай л надад санагддаг шүү дээ тий. Одоо шинэ одоо цагаан сар яаж? Тийм манайх бол гэртээ бид нар бол нэг айхтар ихтэй уус тавиал том мэдээд засаад хийхгүй л те. Бид нар бол аав ээжийнхаараа очин, хадмынхаараа очин залгана. Тэгэл ах トゥ угийнхаа бас одоо ахмад хүмүүстээр залгана. За би бол тэгэл бас намынхаа ахмадуудаараас тий орон тий тэд нар чинь аль болохоор л тий биднийг ирэхээр баярлна тий. Тэгжэл одоо цагаан сараар нэлээд айл хийсэн дээ. Айл хийсэн. Миний хувьд бол яг нэг юм мөнгийг бэлтгэх. Бас нэг хүнд мөнгө барьж олох ч юм бас их зүгээр шүү дээ, тий. Одоо өөр юу барьж олох вэ тий орч үед. Тэгээд эртнээс нэлээх сайхан нөө тэрхээс нэг юм цэвэрхэн мөнгө гэдэг шүү дээ, тий. Тэгээд нэг утгаараа нөгөө утгаараа бас хүмүүст бас мөнгө барьж олохлоор их сайхан сэтгэлийн бэлэг шиг тий. Ер нь бол хөгшчүүл чинь яг үүндээ хамгийн их явж зардал их гаргасан байгаа шүү дээ. Тэр юуг чинь тий баярыг чинь бэлтгэх гэж. Тэгээд тэр хөгшчүүдэд бас их тодорхой хэмжээгээр тусламж үзүүлэх зүгээр сайхан буян санагддаг юм тийм. Тоглолт Монголд байх одоо шиг хийлээ тоглоод явах мөртөнд байх. Цагаан сарын үеэр бол төрийн концертууд гэж байдаг тийм. Төрийн концертуудад оролцдог. За ихэвчлэн нэг тийм их айхтар юу бол байхгүй тий. За нэг хайда бас сэтгэл хөдлөх юм бол ирсэн олон ах トゥ угээрээ цуглах юм бол тий. Нөгөө сайхан үлэмжийн чанараа ихшлүүлэх ч юм уу тийм. Тэр бол зүгээр цэвэр сэтгэлийн баяр. Энэ бол ерөөсөө тэрнээс ажил гэж бол ерөөсөө баяр. Одоо зүгээр хаа одоо лоо жил гарч ийн энэ жил одоо шинэ яг энэ жил чинь их онцлогоо жил шүү дээ тийм. Одоо улс төрийн хувьд бол сонгуул болно тийм ээ. Маш том сонголттой хий. За одоо их гадуур ярьж шүү дээ. Энэ сонголтыг зөв хийвэл Монгол улс зөв зам руу орно. За буруу хийвэл тэгэл ерөөсөө ахаа өндихгүй болно гэх тийм ээ. Ийм чиглэлийн ярьж байгаа тийм. Тэгэхээр зөв энэ дээр зөв сонголтоо хийх тал дээр бол ер нь жирийн үзэх жирийн хүн болгон. Зүгээр яг нэг ийм үг гэдэг юм байлээ л улс төр нар хамаагүй, улс төр бол тэр хүмүүст хамаатай юм ийм бодлоо шүү дээ. Улс төр бол хүн болгонд хамаатай. Насан туршсан хүн болгонд хамаатай. Тийм болохоор бас сонголтоо зөв хийх. Тэг яг би бас бодож л байна л да. Энэ жил мэдээч хэрэг миний хувьд сэтгүүлчний хувьд бол сонгуулийн ажил гэдэг 40-40 ажил. Одоо ингээд цагаан сар өнгөрөөл эхлэн шүү дээ. Зөв яагаад чи миний толгойд нэг ийм л бодол төрөөд байгаа би үзэгчтэйгээ хуваалцахад бүсгүүчүүдэд жоохон дэмжиж өгөөч гэсэн. Яг миний цэвэр төрмөхийн бодол л доо. Яга харал да тий одоо харахад их хурл дөрвөн их хурлын гишүүнтэй эмэгтэй гишүүн. Яг үнэ би юусэн хэлвэ тий 71 нь эрэгтэй сууж идэг. За бүр одоо 50% болио тий 30% эмэгтэйчүүдийг сонгоод өгсдөө шүү. Яагаад гэхээр би бодогдоод байгаа юм л да. За эмэгтэй хүн чинь бол ингээд за эр хүн бол эмийг чирэх тий одоо улс орны хөгжүүлэх том бодлого хийхтэй бол эрэгтэй хүн хэрэгтэй мэдээж хэрэгтэй. Гэхдээ ингээд жижиг сажиг юм а зохицуулах энэ арын ажил гэх юм уу зохицуулах ажилд бол эмэгтэй хүн бол эр хүнээс хамаагүй юм байдаг шүү дээ. Гэр орныг бол эмэгтэй хүн л авч явдаг шүү дээ. Тэгээ улс гэдэг чинь нэг л гэр орно шүү дээ. Тийм болохоор зэрэг бол бас энэ сайхан үеийг дамжуулаад хэлэхдээ бүсгүүчүүдийг дэмжих өнгөөс гаргаасаа гэсэн бодол байгаад байгаа юм л да. Ядаж эн чинь дөрвөн хүнтэй байж болохгүй байлгүй дээ тийм ээ. Одоо шүрээ шин энэ тал дээр юу бодолтой вэ? Манай эмэгтэйчүүд чи ер нь бүхэл ачаалал бүхэл амьдралыг ер нь нуруунд дээр өөрч явж байгаа шүү дээ. Тэгэл ажиллаа хийн, хүүхдүүдээ өсгөн. Тэгэл янз бүрийн асуудал гэхэд тэр болгоныг давж туулна. Тэгээд бас сайхан харагдах, сайхан байхыг хүснэ өөрөө өөртөө зориулна. Тэгээ ер нь тэгээд хүн өөрөө өөрийгөө сайхан байлгахын гэр бүлээ сайхан байлгах гэдэг чинь эмэгтэй хүний л гол ачаа болчиход байна шүү дээ. Тийм учраас би энэ сонгуул нэр
бараг 50%-аас дээш гэсэн орчоосоо гэж боддог шүү дээ. Би л аваад нэг эмэгтэй хүнд л өгнө гэж боддог. Гэхдээ намууд нэмэгтэй хүмүүс гаргаж ирэх нэг ирээсэй л гэж бодож. Яг л эмэгтэй хүн чи илүү мэдрэмжтэй, илүү шудраг гэж би боддог. Тэр янз бүрийн найраа майраа одоо юу гэдгийг тэр бохор зав юунд нь оролцдгүй. Яг л тэр үнэн шударгаар тэр эх орныхоо төлөө тэр эмэгтэй хүний гэр бүлийг одоо авч явсан хүн чинь эх улс орныг авч явахд чи илүү мэдрэмжтэй бодно гэж би боддгийн. Тийм учраас би бол эмэгтэй хүмүүсийг илүү гаргасаа л гэж боддог. Одоо энэ дөрвөн гишүүний эмэгтэй гишүүний тухай бол тийм айхтар идчлээ уучлаа тийм тендер мэндийг зогчлоо гэж дуудахгүй шүү дээ. Байдгүй шүү дээ. Одоо оюун гишүүнийг хэдэн жил сууж энэ зүгээр л байдаг шүү дээ. Улс төр гэдэг чи юу юм бэ? Эцсийн чинь амьдрал одоо амьдрал үедтэй Монгол улсын сайн сайхан байлгахын тухайн нэг хүний гэр бүл нэг хүнийг сайн сайхан байлгахын төлөө улс төр хийж байгаа үедтэй тий. Гэтэл энд бол эмэгтэй хүн илүү оролцвол илүү мэдрэмжтэй байх учраас би эмэгтэй хүмүүстийг саналаа өгөөсэй л гэж би их бодож байна тий. Юу энэ дээр зүгээр би өнөөгийн нөхцөлд бол бодож байна л да. Одоо тэр ахлаар эмэгтэй хүмүүс илүү юмыг одоо ингээд нарийн ширэм. Тэгэхээр би бол зүгээр одоо амьдралыг нэг сайжруулах гэхээсээ илүү өнөөдөр айгүйх сүрэл дагуулах зүйлүүдийг санаа зовоож байгаа. Өнөөдөр байгаль экологийн сүрэл байна. За тэгэл энэ арабын орнуудыг харахад ерөөсөө дараалал ерөөсөө дайн дажин тасархай болчлаа тий. Маш их баялагтай. Тэгэл ерөөсөө энэ эрчүүдийн чинь одоо юу гэдгийг дарангуйлал те энэ арчлалыг хааж боодог өөрсдийнхөө одоо янз бүрийн тэр луур булхайг нуудаг энэ зүйл чинь эргээд яг арт түмнийг нь босоход хүргээд байгаа. Тэр манайд бол одоо энд ойртцсан байна. Өнөөдөр Монголд эрүүл хүн ховор байна, тийм ээ. Өнөөдөр юу баян хоосны ялгаа маш их болж байна. Эн чинь бол эргээл нэг муу одоо янз бүрийн бас гарч болцсохгүй шүү дээ. Тийм учраас би энэ луужилт хамгийн гол нь монголчууд бид амар амгалан байгаасай тэ энэ сонгуулаа одоо шудрах сайхан явуулаасай энэ дахид 7 сарын 1 шиг одоо тэр үйл явдал битээ давтагтаасай үнэхээр олон залуучуудыг бол хилмигдүүлсэн шүү дээ. Тэгэхээр би бол энэ тал дээр эмэгтэйчүүд маш дуус. Тэгээ яагаад эмэгтэйчүүд ялдгүй гэхээр эмэгтэйчүүд уран гой донгодож чаддгүй юм. Тийм баг. Ерөөсөө л дандаа прагматик юмыг ярьдаг. Хийхин төлөө л явдаг. Одоо өнөөгийн парламентын 76 гишүүнээс чинь 50 хүн нь 4-5 удаа сонгогдсон байдیں۔ Тэгэхээр үнэхээр туршлагаараа бол яагаад улс орон хөгжихгүй одоо хөгжчихл байсан шүү дээ. Гэтэл эднэр бол одоо нэг эмэгтэйтэй нэг одоо эрэгтэй парламентын гишүүн суугаар бол үнэхээр тэр эрэгтэй бол урдаа гიშгүүлэхгүй. Тэр маш мундаг ярина тэр тим хөгжүүлж чадна би энийг хийнэ. Гэтэл яг ажил дээрээ хизээч хойч уйхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэггүй л байхгүй юу. Тийм болохоор би бол энэ дээр хүүхнүүд маань яг энэ дээр бол яг тийм гэдэг нь популизм хийгээл тэг ингээл өөрсдөө магтаал ингэж чаддгүй л байхгүй юу. Тэр талаараа бол их ялгадаад ах шиг тийм даруухан байгаа шүү. Би тийм юм. Тэгээд бас нэг монголчууд чинь ингээд нэг эртнөө яаж ингээд дэж болохгүй тэгээд нэг тийм гэтэл цаанаа нийгмийн асуудал нь байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр Гандигийн хэлсэн надад үг ихгүй санагдтыг. Одоо Махатма Ганди ч өөрөө их ядуу штэ тэг ингээл нэг ганц заримсчэл хөл нүцгэн тэгээд хэлсэн байдаг байхгүй. Эхлээд та нарыг хүн шоолно. Эхлээд та нарыг хинч анзаарахгүй гэж байна. Дараа нь та нарыг шоолно. Дараа нь та нарыг анзаарч эхэлнэ. Тэгээд өрсөлдөн. Эцэст нь та нар ялах болно гэж хэлдэг байхгүй. Тэр бол маш гоё. Би бол эмэгтэйчүүдэд энэ үгийг хэлмээр л байдیں۔ Эмэгтэйчүүдийг өнөөдөр шоолдог шүү дээ. Нэг хэдэн амьсгал тэ яах нэвдэ ярьж чадахгүй. Одоо тэ юу их гэдэг анч мэддэггүй ч гэдэм ингээ шоолол. Энэ яаж ордё мөнгөч байхгүй. Энэ юугаар ордгийн ч гэдэг юм уу тэ. Гэтэл эмэгтэй хүний яг тэр одоо үр хөвгтийнхаа төлөө хойч үеийнхаа төлөө гэдэг зан чинь бол хоёргүй сэтгэл байгаа юм. Байдаг л байхгүй. Тийм учраас би бол энэ луужилд бол ерөөсөө сонголоор зөв хүн л гараасаа гэж. Зөв хүн. Зөв хүн. Яа тэгэхээр буруу хүн гарчхад хичнээн хууль дүрм зөв байсан ч гэсэн яаж игээл очин болоод цархад таардаг л. Зөв сонголт хийхгүй бол тэгэл гадны гар хөл байна, эдийн засгийн алуурчуд гэдэг ихэрлээ шүү дээ. Ийм зүйлсүүд байна. Одоо манайх чинь бол хүн болгон шунлыг хөдөлгөөн орон болчлаа шүү дээ, тийм ээ. Тэндээс чалтгаараад, эндээс гараад ингээл энд ч нүүсвэр хогороо байж идэг, тийм ээ. Ийм болохоор зэрэг бол тийм зөв бодлого хийгээд бодлогыг хараасаа тэгээ өсгөөчүүдэд дэмжээрээ одоо би ч бас чадах хэмжээгээр бас өсгөөчүүдэд дэмжих бодолтой л байгаа.
Тэгвэл би нэг салфетикэн дээр аль салфетикэн дээр бичсэн нэг үг надад таалагддаг юм л да. Эрхэмсэг бүхэн энгийнээс гэж бичсэн байдаг байхгүй. Үнэн шүү дээ. Эрхэмсэг бүхэн энгийнээс байдаг. Тийм болохоор өнөөдөр бол энэ сайхан баярын өдөр, цагаан сарын өдөр цөмөр эрхэмсэг байгаараа тэхийн тулд энгийн байгаараа гэдэг үгээр би нэвтрүүлэхэд хүсхий гэж бодож байна. Тэг яг хөө яагаад өнөөдөр бол шүрэн цэцгийг урьж авчирсныг бол манай үзэгчлээ ойлгосон байх. Тэгэхээр бас манай Монгол улсын сүүлчийн эзэн хаан богдын маань үсад юм шүү гэдэг утгаараа бас бэлэгдлийг бодож урьж авчирлаа. Тэгээ яг хөө биний урилгыг аваад манай бүсгүүчүүдтэй, манай үзэгчдтэй ярилцсан, сэтгэл санаагаа хуваалцсан урьд чимлэг маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ хамгийн сүүлийн үг үзэгчдтэй юу гэж хэлмээр байна? Энэ луу жилд хамаг Монголын ард түмэн амар амгалан сайн сайхан хамгийн гол нь эрүүл энх ад жаргалаар дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ бүсгүүчүүд нэвтрүүлэг нь цаашдаа улам өргөжөд дахин сайхан бүсгүүчүүдийг уран оролцуулж маш их олныг хамарсан сайхан нэвтрүүлэг болоосаа гэж би хүсэн юм. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна бүсгүүчүүдээ. Тэгэхээр энэ жилийн цагаан сар бол сайхан дэлгэр болж байна. Олон хоног амарч байна. Бүгдээрээ сайхан баярлаарай. Ингээд цагаан сарын дараагаар ивэд уулзъя. Энгийн эрхэмсэх байцгаарай бүсгүүчүүдээ.